За би бол өнгөрсөн намрын чуулганаар энэ хуулийн төслийг хаврын чуулганд өргөн байрна гэдгээс анх мэдэгдэжсэн. За гэхдээ тэр хин анх яасан бол одоо сонирн биш. Гол нь хамгийн гол утга агуулга нь ямар байдлаар байх вэ гэдгийг маш чухал гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө юм тодорхойгүй ерөнхий байх тусмал тэрийг ямар ч ашиглаж болдог шүү дээ. Тэгэхээр зэрэг миний зүгээс бол энэ эргүүлэн давтах хуулийн одоо төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санаа маань болохоор илүүтэйгээр энэ тангараг дээр ялангуяа тангарагын өвг дээр ажиллах хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай байгаа. За тийм ерөнхийлөгчийн хууль одоо орж ирэх юм шиг байна. Тэгээд гишүүд өөрсдийн хоороо дүгнэн үз. Миний хувьд бол одоохондоо ерөнхийлөгчийн хуулийн төслийг эрхлэн дүгнэх бол өртөө гэж бодож байна. Төвшөө сайн судлах шаардлагатай байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн энэ санаачлаад байгаа хуулийн төсөл бас тантай нэлээд холбоотой ч юм байж магадгүй. Таныг бол ёс зүйн үг хэлдэг гэж байна. Бүгд ашиглаж ирээд шүүмжлээд шүү дээ. Олон нийтийн зүйлээс та энэ дээр юу ямар бодож байгаа. За яг нэгэн бодлоо би энийгээрээ маш их баяртай бас багталтай байгаа. Яг л урд хожид хизээч ёс зүй гэдэг зүйлийг ярьж хөндөж ирээгүй 35 жил засгалсан манай Монгол улсын парламент тийм ээ. Өнөөдөр ингээд намайг орж ирснээс болоод бүдүүлэг үгэн дээр ёс зүй ярьдаг болж байгаад маш их талархалтай байгаа. Учир нь гэвэл нийт иргэн улс их орныхоо ашиг сонирхлын төлөө ажиллана гэсэн ийм тангарахтай хэрнээ бүгдээрээ улс их орныхоо эсрэг бүгдээрээ улс орноос хулгайлж бүгдээрээ иргэдийнхэн боломжийг хулгайлж ирсэн одоо энэ парламент байсан шүү дээ. Зөвхөн парламент биш засгийн газар ч тийм байсан. Харин өнөөдөр энэ бүхнийг зүгээр үгэн дээр ингэж юу яаж байгаа нь энэ бүх үйлдэлд бүр илүү хурц тод арга хэмжээг авмаа л гэсэн эхлэл гэж би хувьдаа харж байгаа. Тийм учраас би баяртай байна. Миний бүдүүлэг үгнээс олоод өшөө одоо миний бүдүүлэг үгэн дээр ингэж ярихсалж байгаа хүмүүс засаг төр болоод иргэд цаашдын илүү ноцтой зүйл төр бүр илүү одоо тийм үү хууль хяналтанч төр за тэгээд иргэдэнч төр одоо нэгдсэн байдлаар анхаардаг. За хуулийн хүрээнд шийтгүүлдэг, хариуцлага хүлээдэг ийм болох байх гэж би удаа бодож байна. Тийм учраас би бол баяртай байгаа. Тэгэхээр та бүхэн бас сайн бодоосэй гэж бодож байна. Ялангуяа сэтгүүлч нар ч гэсэн өнгөрсөн хугацаанд за өнөөдөр ингээд хулгайч төрдгөө парламент гинэ. Хулгайч төрөөгүй парламент хэд байсан. Харин энэ 125 гишүүнтэй парламент магадгүй хамгийн анхны магадгүй нэгэн ч гэсэн хулгайч болж төрөөгүй тийм парламент байх гэж би бодож байгаа. Тэрний нэг нь би өөрөө байна гэдэгтээ бат итгэлтэй байгаа. За тэгээд өшөө бас дэлгэрүүлээд ярих юм бол өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ боломжийг өгтөл нь хулгайлж тэр одоо хөгжлийн банк, жижиг дунд үйлдвэрлэлийн сан, боловсролын зээлийн сан өөр өчнөө юу ч хэлээ 40 эдэн төрлийн одоо иргэнд очих хэвээр сайн сайхны төлөөх одоо сан одоо банкнууд байгаа шүү дээ. Тэр бүхэн чинь бүгдээрээ одоо улсын хурлын гишүүд нь, парламентын гишүүд нь болоод энэ засгийн газрын гишүүд нь за энэ одоо яриад байгаа энэ дарга нар нийлдэг ийм л юм байсан. Одоо харин өнөөдөр ёс зүйгээр ярьж одоо зүгээр үгэн дээр ингэж ажиллаж эхэлж байна гэдэг чинь дараагийн маш олон одоо ноцтой зүйлсүүдийг дахин сөхөж хөндөж одоо мөн одоо нөхөж хэлэлцэж хариуцлага хүлээлгэх энэ бол суурь нь болох гэж би өөртөө бодож байна. Ёс зүйн төрөний дарга хэрлэн бол тань руу мессеж одоо иргэдийг ч гэсэн муухайг хийж харагдаж шүү дээ. Анзаархад одоо би шамд жишээлбэл би ч мөрөөрөө байгаа хүнийг хэлдэг шүү дээ. Хин нэг нь над руу хандаж намайг доромжилж миний үнэт зүйл, миний нэр төрд, миний хайртай эрхэм зүйлд халдна гэдэг нь бол би энэ тангараг өргөснөөрөө бүх доромжллыг тэсэд явна гэж одоо тангараг өргөөг байхгүй. Тэгэхээр би бас хүн байх эрхээ эдлэх ёстой. Тэрийг бас аягүй сайн ойлгоорой. За баярлалаа.